GCI эко салбар байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газар мод тарих үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд хамтран ажиллагч байгууллагын 100 орчим хүн оролцож 1500 ширхэг модыг тарьж суулгажээ. Оюунлаг манлайлагч залуусын нэгдэл болсон GCI эко салбар байгууллагаас төрөл бүрийн сайн дурын ажлыг зохион байгуулдаг. Тэгвэл энэ удаад 5-6 байгууллагын сайн дурын 100 гаруй залуус нэгдэн Богдхан уулын дархан цаазат газар 1500 ширхэг 2 настай модны суулгацыг тарьж ургууллаа. Богд уулаа хуучны цагийнхан тэр сайхан өнгө төрхтүүн одоо ойртуулахад багц гэсэн хувь нэмрээ оруулж байгаа. За GCI эко салбар байгууллага нь 2018 онд энэ төслийг анх санаачилсан. Богдхан уул нь болохоор дархан цаазат анхны уул байгаа. Тэгээ Богдхан уулын маань залуу маш бага болсон. Тэм учраас манай салбарын одоо үүсгэн байгуулагч нар энэ хүү төслийг 2018 оноос урт хугацааны төсөл болгон санаачлан хэрэгжүүлсээр өнөөдөр 7 дахь жилээ амжилттай нээлт хийгээд эхэлж байна. Нийтдээ одоогоор 9000 гаруй мод тарьсан байгаа. 5 орчимгаа талбай дээр. Үүнээс одоо энэ жил нэг 1500 орчим одоо мод тариад ерөнхийдөө яг энэ авийн одоо энэ ургалтын талбай бол ерөнхийдөө дүүрж байгаа. Өмнөх жилүүдэд тарьсан 9000 ширхэг модны ургалт 65-аас 75% байгааг мэргэжилтнүүдийн зүгээс дүгнжээ. Тиймээс энэ жил 1500 ширхэг модыг нэмж тарьснаар байгаль экологийн тэцвэртэй байдалд өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байгаагаа GCI эко салбар байгууллагын хамт олонны зүгээс илэрхийлсэн юм а.